сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3-аас 7 өдрийн даваас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн нээлттэй ярилцсан болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 5 сарын 28-ны лав гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Polyforte 800 Poly хүчил мөн гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden хамтран ажиллаж байна. Ийхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 199 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд загтлуудаа илгээж байгаа сонсогчдод маш их баярлалаа. Загтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдод аяга хэлээд өгье. Амиет эмжээл радио циком руу та мэйлэр загтлаа илгээж болох нь за мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэц рүү нөрөхөөр шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дарж ороод шуудан илгээгээрэй. За хэрвээ та холоос гараараа загтал бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтай 5 дугаар гудамж 34 дугаар барилга 6 давхар дэлхийн монголчуудын эмжээл радио гэм хаяглаа явуулаарэ. Нэвтрүүлгээ нөхөд сонсдог сонсогчд маань YouTube-ээс томчуудын шууд ингэж хайхад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. За нэвтрүүлгийн эхэнд сонсогчоос ирсэн загтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нэн. Өнөөдөр шууд утсыг нээхэд таны дуу хоолойг өөрчлөх учраас санаа зовлтгүй нээлттэй бас ярилцаарай. За дээрээс нь яг өнөөдрийн дугаар бол нэмэх 21 тохиргоотойгоор зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан явагдаж байгаа гэдгийг хэлэх зүг болов. Сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Ингээд ирсэн загтлыг та бүхэндээ уншиж хүргье. Богинохон загтал байсан. За сайн байна уу? Энэ загтал очих өдрийн мэндийг хүргэе. Нэрийг маань нууцлаад өгөөрэй. Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Гадаад улсад ирээд 5 сар болж байна. Энд ирээд өөрөөсөө дүү нэг залуутай харьцаанд орсон юм аа. Өмнө нь нөхрөөсөө өөр хүнтэй ойртно гэж огт бодож аваагүй. Гэвч тэр залуу маш их таалагдсан л та. Тэр залуу намайг ч тавиулж өөрөө ч тавьж чадсан. Гэвч яг тэр бэлгийн харилцаанд орохын өмнө өөрийнхөө бэлэг эрхтнийг байн хөхүүлэх гэдээс нь эвгүй байсан. Энэ надад хитрхи төөхтэй санагдаад байсан л та. Ингэх хэрэг байна уу гэхээр ингэж байж л удаан тавина гэж хэлж ийсэн. Хэмээн загтлаад дуусгасан байна. За тэгэхээр өнөөдөр ганц шүн буюу one night-ийн талаар ярилцах нэ. За хүний амьдралд өстой юу эс тохиолдох вэ тийм ээ? Санамсаргүй байдлаар надад авахгүй гэсэн дагаараа давна гэдэг шиг. Санамсаргүй байдлаар ч юм уу? За санаатаагаар ч юм уу one night буюу тийм ээ. Яг нэг шөнө дотор өөр хүнтэй та бэлгийн харилцаанд орж үзчихсэн үү? Тэгээд ямар одоо зарим нь бол гимшдэг байх, зарим нь таалагдсан, зарим нь өөрснөө мэдээчгүй тийм ээ. Тийм юм болцсон байсан гэж ярьж байдаг. Энд үглэг юунаас олж үсэт юм бэ? За нэг бол хит их согтсон байдаг, нэг бол тэр залуу таалагдсан, зэрэг бүсгүй таалагдсан гэх юм уу. За нэг бол санаатай ч юм уу тийм. Энэ талаар хамтдаа ярилцъя. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй. За мэдээч хэрэг эфирийн шууд утсанд холбогдоход таны дуу хоолойг өөрчлөх учраас санаа зовлтгүй нээлттэй бас холбогдоорой. Ер нь та one night-ийг юу гэж боддгийг тийм ээ. Ганц би хүмүүсийн хувьд бол арай өөр байх. Гэтэл гэр бүлтэй хүмүүсийн хувьд энэ одоо яг юу гэж хүлээж авд ийм тохиолдлууд гард юм уу, гардгүй юм уу? Ямар байдгийг тийм ээ. Ямар тохиолдолд энэ one night гэдэг юм харилцаанд орчоод байдаг юм бэ? Яг нэг сонсогч байгаа юм. Байна уу? Амнаармын өчигдөр мэнд хүргэе. За, хоёлаа сэдвийг сонсчихсан тийм. Байна. Байна нэг сонсож байна. One night хэлэндээ ярьсан. Оо яг үнэ. Би нэг 2-3 удаа one night хийжсэн. 2-3 удаа гэдэг нь 2-3 өөр хүнтэй гэсэн үг байна тий? Тий, 2-3 тохиолдол гэсэн. Ааха. За ямар тохиолдолд one night хийчихэд байна? Одоо барамдараад ихэнхдээ нэг ууж идсэн үедээ л. За. Ууж идэг үед зориг байхгүй. Ааха. Дээрээс нь бас энэ алдаа гэж бодож. Өөрөөсөө жоохон хязгаарлалт гэсэн. Одоо баар саундаар л тэгээд найз нөхдөйгөө сар ихтэй жигмэж ингэж харагдсан бүсгүйтэй бүжгэлдэг ч юм уу эсвэл би уухамаар гэж тайлаад. За. Тэгээд одоо тайлбар цаашаа марна хийсэн. Тэгээд хаалт байна. Тэгэхээр тухайн бүсгүйчүүд ч гэсэндээ таныг бол танихгүй анхудаа л танилцж байгаа сте тий? Тийм худал танилцсан. За азар нэг хайхтар тийм явдалтай хүмүүстэй би болчих гэж нэг бодлохгүй. Басаад ингээд нэг юм ганцаарч юм уу. Багт гэр бүлтэй үгүй би нэг асууж байгаагүй. дахиж өрөөсөө холбогдоог бахан тийм ээ.
дахиж холбогдсон бас тохиолдол байгаа. Одоо харилцаанд ороогүй. Зөв. Ер нь бол энэ их дэмий санагцсан аюултай харилцаа шинэ гэр бүлтэй хүний хувьд. Тэгин л тээ. Хэцүү л тээ. Тий. Зүгээр эр хүн талаас гэх юм бол одоо ч ингэж нийгэм ингэж хууль гарангуудаа ингэж эрэгтэй хүн одоо нэг л эмэгтэй хүнтэй байх хэвээр гэр бүлийн ингэ харилцааны талаар ингэж хуульчилж байгаа шүү дээ. Тэрнээс иш ер нь дээр үеэс эрэгтэй хүний өөрийнх нь цаадлыг өгдөл бол эрэгтэй амтны өгдөл бол олон эмэгтэй хүнтэй байх зохицолгоосоор гэдэг юм билээ. Одоо чинь хаадуудын түүхээс зүйлсгүй бол нөгөө амтан дээр үзэхээр одоо 60 ямаанд нэг ухамч гэдэг лөө тий. Тэгээд ийм л юм шиг байна. Тэгээд бас нэг бодлоо тэгээд даварсан л хэрэгэлтэй. Хүсэж чадаад байна тий. Эрэгтэй хүн болгон яагаад дахиж тийм харилцаанд ороогүй гэж энэ хоёрч болох уу? Болно бол. Би маш төгсгөлтэй байдаг. Одоо нэг үнэлгээ хэлдэг шиг. За. Одоо тэгэхээр их одоо хүн эрэгтэй хүмүүсийн нэг юм хүсэмжит гоё сайхан ихтэй баггүй. За. Их царайлаг одоо их сайхан бие хатаа өөрөө их гоё бие авч явдаг тийм юм шүү дээ. Тэгээд би өөрөө тухайн үед ингээд их бороо тасаад дараа гимшиг сэтгэл. Тэр эмэгтэй их мохоо санагдсан болчихсон. Би тэр хүнтэй ингээд бэлгийн харилцаанд ороод таньснаа дараа би нэг ийм хүн гэж үтэй нэг одоо магадгүй те нэг 10-20 минутын нэг ийм ингээд өөрөөхөө хайртай хүнээ хоорч авдаг гэдэг нэг дараа харамсдаг. Тэгээд би шудраг хэлцээ болохоос ирчээд ингэж юу гэж хэлдэг мэдэхгүй. Таньснаа дараа бошоохон хувцанаа аваад та юм асуудаг. Нөгөө тэндээсээ бүр явахын төс бол. Энд ингэж ихтэл ингэж байгаад хүслээ. Одоо нөгөө эмэгтэй айгу мохон нөгөө эмэгтэй ч одоо намайг хүсээд тэгээд надад нэг юм бодлоо юм аа. Гэр бүлийнхаа хувьд гэр бүлийнхаа үнтэй байсан тэр хүмүүстэй байсан тэр дандаа нөгөө тийш харилцан тавих хэрэгтэй гэж бод. Ерөөд бол оюун ханараа тавилтаа өдөртдөг. Одоо тоон бүсгүй тавилтынхаа дараагаар өөрөө тавьдаг ч юм уу. Тэрнээс тэр хүн тавих вахтыг тавьдгүй. Зөв. Тэгэхээр бус эмэгтэйгээ ч бас адилхан сэтгэл ханамжтай үлдээх гэдэг тийм үү? Гэхдээ мэдээж гэр бүлийнхээ хүнтэй бол хамгийн сайхан секс хийх. Тэгэхээр одоо таны дээр манай хэд хийсэн шалтгаан бол ерөөсөө алкогол уу? Алкогол тэгээ сэтгэл хөөрөл. Тэгээ бас яг нэг үгүй ихтэй давруулсан. Ахаад тий олон эмэгтэй өмнөнийг өөрийн эзэмшилтэй байлгах гэдэг нь үү тий? Тий. Одоо би одоо хин ингэ хажаад миний ихнэр лөө аюу олон ингэ хүмүүсээ бас хацлаа. Хамгийн дөрвөр мэн тийм гоё ингэ яндын байх хэрэгтэй харилцааг өөрөө өгөө хийчихээ дотор жоохон юм байна. Би мэдгүй л гэнэ. Мэдээгүй л байгаа юм дээ. Гэтэ та тэрийг ахад давтцсан байгаа байхгүй. За нэг удаа бол тий. За буруу юм хэллээ. Гэтэл та дахиад давтсан гэдэг нь дахиад бас алкогол уу? Алкогол дараа эргэлэг багтаа. Ирүүлдэг гэхээр та өөрөө хүсээд гэсэн үг болчих тий. Гэсэн яг нь. Тэгэхээр одоо эн чинь шууд л нөгөө одоо хүсээд мэдсэрэж араар тавилтал гэдэг юм болчиход байна тийм ээ. Тэгсэн. Тэгэхээр тэр олон жилийн өмнөх хэлтэй. Одоо бол би нөгөө эцсийн засал нөгөө гэр гэдэг шүү дээ. Одоо хань эхнэр хүүхэд гэр бүл гэдэг шиг үү? Тий, би одоо үнцэнтэй бүхнээ хамгийн сүүл насны эцсийн засал руу болчих гэсэн байна. Зөв. Тэгэхээр хэмжээ заахтаа. Тэгээд тэр харилцаа ахичихээ. Одоо тийм харилцаанд ороогүй. Тэрэнд бол дургу бахан тийм ээ. Ер нь одоо ингээд одоо бошоохон шиг нөгөө хамгийн зөв зовлог ихтэй харна гэдэг шиг тэгэл хитрүүлээ болсон. Зөв. Ер нь тийм. Тэгээд хүний найзлагч нөлөөлд юм билээ. За. Одоо ингээд найзлагч ингээд уруудтал гарыг гарангуут чи анд явна гэдэг байхгүй чи дэрийн хийтэл гэдэг юм шүү. За. нөгөө залуу хөлтэй заахан хөлтэйчтэй ингээд танилцээгээд тэгээд нэг
бүтээр явж байгаа хоёр эмэгтэйтэй танилцсангууд чи хайнуулаад нэгийг аваад авчаач. Тэгэл дээрээс нь нөгөө өөрөөсөө чи буудлаар яваад хараагүй муухай мэдвэж. Мэдээ тэжгүй бодоод орж ямар ч тэжгүй бодол орсон нэг энерги нэг таагуус. Тийм ээ тий. Одоо тэнийг бодоо орхон жилдээр очичаад гэрийнхаа орхон жилдээр очиж бүлбүүд их тийм татав ш. Очингууд ушгуун шиг ингээл усан дарал тэгдэг орд скол дээр буудалтаа усан дарал. Тэгээд энэ юм ойлгол байна да. Тийм л юм байна. Тэгэхээр ер нь бол маш олон шалтгаанаас бас болдог байхан тийм ээ. Тэгтээ гэр бүлтэйгээ муудалцаад ингээд янз бүрийн асуудалтай үед яг тэр нэг тухайн үеийнхээ нэг одоо стрессээс гарах гэж юм эмэгтэй хүмүүстэй байдаг. Надад юу ч тутаг байхгүй. Тийм. Эр хүний давруулал. Тийм л юм байна те. Тэр сайхан бүсгүй байна. Одоо залуучуудын хүсэмжид сайхан бүсгүй тань байна. Гэтэл би чи өөрөө тэгээд фүсэж тэр хүний ингээд бас эртний муугаад таана л та. Нэг хартад тусдаг гэж гүйж явж байгаа суучаад тэгээд ийм хөгийн үйл шаарч. Тэгэхээр ямар ч хэсэндээ тэрийг ойлгоцсон байна. Дахиад алдаагаад автахгүй байна л гэдэг чинь болж байгаа юм тийм ээ. Баярлалаа танд. Би одоо магадгүй ингээд 7-8 жилийн өмнөх үйл явдал байж. Тийм байна. За баярлалаа танд. Нэрстэй ярилцсан оройг сайхан өнгөрүүлээрэй. Яг хүн болгон адилгүй байх уу? Ямар шалтгаантай байдیں۔ Тэ? За ямар ч гэсэн ихний сонсогчийн маань хувьд бол шалтгаан хэллээ. Эхний хувьд бол 100% алкогол. Тэгэхээр тэр нөгөө хөөрүү тийм зангаас бас болдгоо л гэж дараагийн сонсогч байна уу? Байна уу чим төргий? За чихвчээр ярьж байна. Би спикер чихвч. Аюу яасан. Яриа сонсож байна. Сонсогч чинь та тэгтээ спикер чихвчээр ярьж байна уу? Окей, тасчаад уцаар ярьж байна. За. Хөөчмөн траа. Миний хувьд 18-д зэрэгээс салаад ирээд 19-д нэг охинд дуурлаад. За. За тэгээ бүтлгүүтээд. тэрний дараа 23 манай үеийнх нь ингэдэг байсан. Одоо 16 наснаас хүнтэй унтаж үзгээд. За. Улаанбаатар ордог байлаа. За. Тэгээ нэр хэлчихээ суучлаарай. Тий. За тэгээд бүгдээрээ эхлээд унтсан хүмүүсд онлайнуудаа тоолдог байсан. Тоолно гэхээр тэд идгээд тоошрын гарах. Хэдэн хүүхэн байгээд тий. За. За бүгдээрээ эхлээд нэг тухайн үед 5-6 мянгаар ингээл 7 хоногт нэгээс 2 хүүхэн авдаг байлаа. Тэгээд найзуудаараа одоо нэг хүүхэн дээр суугаад байна гэсэн үг шүү дээ. За. За энэ янзаараа нэг 4-5 сар боллоо. За тэгээд тааваад харахад 20 идтэй юм. За сүлдээ охин найрж унтдаг боллоо. За ингээд тоож явсараад 18 нас ирэхэд нэг 30 гаруй болсон байх. 18 дөнгөж насанд хүрч байхдаа юу? Тий. За тэгээд яваад ирлээ. За. За тэр нэг яхта шоуч байсан. Тэгээд дандаа онлайн төцтэй. Тэгээд сэргээд нэг 23 нас хүртлээ. За 7 хоногт нэгээс 2 удаа. Охин найрах маягаар. За тэгж яваад яа. Жолоонд суугаад тухайн үед ч одоо нэг Excel гэдэг машин байдаг байлаа. Тийм. Тэгээд тэргүүрээ ташиж явна. За тэгээд өөргөө магчаа бас охтууд хүүхнүүд юу надад их сайн байдаг. Гайгүй байдаг юм уу? За. Тий одоо арьдмаар царайд гайгүй бахан за. Тий. Тэгээд одоо мухай шалгалсан өдөрт нэг хүүхэн навалцдаг байсан. Нэг хүүхэндээ нэг л болсон. Дахиад болчихгүй. За. Тэгээд зарим шин бүр 2-3 хүүхэнтэй ч уулзах тохиолдол байдаг. Тэгээ одоо дандаа л ахиж уулзахгүй дандаа шинэ хүмүүс өөр хүмүүс. Дандаа шинэ хүмүүс. Тэгээ нэг л буудлаар оруулчаад нэг нь төрөлжсэн байшиндаа аваад хэлүүлчихэл жишээ нэг дээр машинтаа болоод сүүлдээ тэгээд ингэж яваад харахаар амар донтчтэй билээ. Одоо нөгөө секс донтчих чинь үү?
надаа энэтэй онтол ямар байх бол гэдэг нэг тийм бодол. Тухайн үед нас нэг 20 эдтэй байсан бол голсон юм уу нэг өөрөөс нь 3 4 ч юм уу эсвэл нэг тийм хичнэд амар санагдсан гоё ах гэж бодоод. Тэгээ яагаад ч нэгэл ер нь амар таасан гэж хэлсэн. Тэгээд 23 таад нэг хүнтэй дурлаад тэгээд тэр маань жоохон тийм эдийн сонирхолтой хүн байж салсан баггүй. Тэгээд бас нэг баян хүмүүнтэй явуулдаад. Тэнгүүт нь тэрэндээ гомдол одоо ихтэй хинтээ чамааг унтна гэл. Тэгээд одоо ингээ эргээд амьдралаа харахад 31 нас хүртлээ өдөр болгоны хүүхэнтэй явсан байдیں۔ Тэр нь яагаад заавал тоог үзэх гэдэг юм уу? Шалтгаан нь? Гэхдээ зүгээр л одоо яахад нөгөө секси хэцээг хангаж ингээл тэгээд санаандгүй өөрөө яриа сайтай болохоор ч тэр юм уу. Тэгээд яаж ч өдөр хэлчихээд байдаг санамсаргүйгээр. Ерөнхийдөө одоо жишээ нь утсан дээр нараа 4 5 нараа, солонгоо 6 7 солонгоо ч юм уу те. Хин яриад байгаа мэдэхгүй ингээл эргээд утас руу бааха хөөхнөд залгадаг байсан. Тэгээ бид нар 22 даад унтсан хүүхнүүдэд тоосгод 100 гартаа явдаг байсан. Одоо эргээд нийт унтсан хүүхнээ бодход 7-800 бол байгаа. Пөөх 7-800 хэдэн жилийн хугацаанд 7-800 болчихоо. За одоо энэ чинь бодож үзэж байгаа байхгүй юу? 7 хоногт за багадаа 4 гэж бодож байгаа. За. Гэтэ дандаа өөр хүүхнүүд. Харин тий. Тийм. За яг зарим үед нь 7-2 байсан л ахaltaа. Тийм. Тэгээд 31 хүртлээ. Тэгээ өнөөдөр чи одоо би чи бас нэг нэлээд насалцлаа л да. Тэгээд энэ хүртэл өнөөдрийн нийт хүүхнээ бодох юм бол одоо ч гэсэн эхнэрээс гадна 2 нууц амрахтай. Эхнэртэй нь мэдэхгүй юу? Баригддаг гэж байдаг шүү дээ энэ ихтэй хүмүүс чинь. Та бол баригдаагүй явж байгаа юм тий одоогийн байдлаар. Би бол баригддаг л байхгүй. За. Хэцээч яа эхнэрийн сэтгэл хийхгүй. Тийм. Тэгээ яагаад ч зүгээр миний бодлоор ихтэй хүн зүгээр их олныг эзэмших тийм хувь солиоч. Юу юм бэ? Баярлалаа тэр түрүүний залуугийн хэлдэг. Баярлалаа л нэг тийм олон эмэгтэй яах юу шуналтай байдаг гэх юм уу? Олон эмэгтэй хүнтэй байх нь л гоё юм уу? Та бараг тийм дээ одоо яг би сая айтаа хэлж чадахгүй байна. Тэгээ одоо энэтэй онтол одоо ямар ахлаа энэ ямар болоод тэгэл хажуудаа 1000 нийт давуулаа явж байсан. Хажууд дахиад нэг гой биетэй өөхөө явах юм бол энэтэй онтол ямар ах энэ ямар байх бол гэж төсөөлдөг ч юм уу. Тэгээд мань мэднэ яаж яриа мараа сайтай юу болохоор тэгээд санаандгүй байдлаар юм хэмжтэй хүмүүст маш хурдан танилцдаг. Нэг зүгээр дэлгүүрээс юм авч явахдаа танилцдаг гэж бодохгүй. За. Тэгээд нэг юм өдөө 7-800-аар бас гэр бүл байгаа ах тийм ээ. Бас айхтар тоо шүү. Тэр чинь тэгээд ер нь бол дандаа голцоо ганц үе хүмүүстэй л явсан байт юм аа. Зөв. Тэгээд би өөрөө ч ганц байсан. Тиймэрхүү авцаа байгаа. За тэгэхээр таны хувьд бол one night гэдэг юм бол баг өдөр болгон тохиолддог юм байна. Өдөрт нэг хоёроор ш тохиолддог юм байна. Тэгээд ер нь бол эмэгтэй хүн ганцхан эмэгтэй хүн л одоо юм шалгадаа байдаг гэж би боддог. Эмэгтэй хүн зүгээр өөртөө таалагдсан эмэгтэй хүнд бол үгүй гэж хэлдэггүй. Нөхөртэй байсан ч гэсэн голцоо. Би бол тэгээд л одоо эмэгтэй хүнийг бол одоо олон эмэгтэй хүнтэй найзлажсэн болохоор эмэгтэй хүний занг бол аягүй сайн мэднэ. За. Тэгэхээр одоо таалагдвал үгүй л гэхгүй юм байна тийм ээ. Одоо та таалагдчихвал үгүй гэхгүй л юм байна тий. Тийшээ ер нь айлсан. Тийм бай. За амтгаа гоё нээлттэй ярьчлаа шүү. За баярлалаа танд. Орой сайхан өнгөрүүлээ. За. Яасан актер тоо гарваа сая одоо тоолоод яг ирчүүдийг сонсч лээсэн л та. Нэгнийхээ дээр гарах гад тоогоо нэмж хэлдэг гэдэг ч юм уу. Одоо илүү болох гээд хэдийгээд гэжсэн. Гэхдээ 7-800 гэдэг тоог бол амьдралдаа анхудаа сонсч шүү. Актер юм. Эхнэртэй хоёр нууцсан баг. Тэгэхээр ер нь бол one night гэдэг юм бол байхгүй юм байна. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Poly Party 800 холи хүчлийг танилцуулъя.
За волейболыг бид ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг бас зөвлөдөг. Гэхдээ хүүхдтэй болохыг хүсдэг гэр бүлүүд ч гэсэн ер нь бол хэрэглэх хэрэгтэй байдаг. Амьдралын яг энэ чухал үед болохоор B витамин, за D3 витамин, йод эрдэс бодисыг цохих хэмжээгээр хангах нь маш онцгой чухал байдаг байна. Жирэмсэн болон хөхөөлүүд энэ бүгдийг хангахын тулд олон төрлийн тэнцвэртэй хооллолт, эрүүл амьдралын хэм маягт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. За гисэн эдэжсэн хоол хүнсний бүрэлдэхүүнд байдаг гэрэлт мэдрэмтгий поли хүчил, витамин B12 угаасаа ховор юм байдаг, йод витамин D3 ихээр нэмэгцэн хэрэгцээ бүрэн хангаж чадах хэмжээнд хараахан бас хүрдгүн байна. Ялангуяа амтны гаралтай цөөн төрлийн хоол хүнс хэрэглэдэг хүмүүс дээр одоо тийм витамин эрдэс бодис хэрэгцээг зөвхөн хоол хүнсээр хангахад бүр хэцүү болж байгаа. Тэгэхээр нэмэлтээр л заавал уух хэрэгтэй болж байгаа гэсэн. Тэгэхээр поливортыг хэрэглэснээр та болон таны хүүхэд эдгээр хэрэгцээ шимтгийлийг тэнцвэртэй авах боломжтой болчихж байгаа гэсэн. Хэрвээ та уух хэвээр бэ гэхээр жирэмслэлтийн бэлтгэлийн оновчтой болохын тулд гэр бүл төлөвлөж эхлэхдээ поливортыг хэрэглэхийг зөвлөдөг байх нэ. Тэгэхээр поливортыг 800 мг-тай поли хүчил агуулдаг. Тэгэхээр энэ нь витамин B9-ийг хурдан бөгөөд найдвартай хоримтлуулахад бас тусалдаг. Жирэмсэн үеийн поли хүчил, витамин D3, витамин B12, йодын өсний нэмэгцэн хэрэгцээг хангахын тулд жирэмсний 12 дахь 7 хоногийг дуустал энэхүү шахамлыг хэрэглэхийг зөвлөдөг байна. Харин жирэмсний 13 дахь 7 хоногоос хойшлохоор хугацаанд та полиг хэрэглэж эдгээр шимтгийлэх хэрэгцээг бас хангах боломжтой байх нэ. Тэгэхээр хөхөөр хоолж байгаа нэраа хүүхэд зөвхөн ээжийн сүн дагуулдаг шимт хичээлийг л авдаг учраас поливортыг хөхөөр хоолохдоо болох хүртэл хэрэглэх нь зүйтэй юм гэлээ. За жирэмсний витамин гэж явдаг. Тэгэхээр поливортын хангамж хангалттай байхыг бас олон давуу талуудтай гэсэн. Витамин B12-ыг авалдаг бахан витамин D3 буюу одоо бид нар бол нарнаас D3 аавна гэдэг бол хэцүү болцсон. Тэгэхээр заавал авах хэрэгтэй болчихж байгаа. Йод байна. За дээрэс нь эднийх болохоор лактоз, фруктоз, савуулга, бодогч хөдөөс амт оруулагч, нано жижиг хэсэг амтны гаралтай бодис агуулгагүй савлгааны их амар юм билээ. Яг юм гашиг сэгсрээд дарахаар яг нэг ширхгээр ингээ унж ирээд идэх учраас асгаран ч юм уу алдагдсан гээгдэн гэж байхгүй нэг уугаад ингээ явна гэсэн. За та хаанаас авах юм бэ гэхээр фарм сүлжээ эмийн сан болон бусад эмийн сангуудаар хаанаас авах бүрэн боломжтой юм байна. Хаяг байршлын хувьд хаалт дүүргийн 4-р хороо арцтай 10 дарга удамж NG United Center гэдэг хайхаар гараад ирнэ. Холбогдох утасны дугаар нь 77 тэгтэг 81 66 77 тэгтэг 81 66 гэсэн дугаарлаа холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэлнээс аваарай. Баярлалаа хамтран ажилласан Polyforte 800 поли хүчил байлаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Хайрхан байна. Байна уу сонсогч радиогоо унтраагаарай. За спикер чихрэнд радиогоо унтраагаарай. Унтраасан уу? За унтраасан байна. За. Хоёул сэдв сонссон тийм ээ? Сэдв сонссон. За радиогоо унтраагаарай. Бүр унтраа. Тэгээд ер нь бол нөгөө эмэгтэй хүн алцгаахгүй дээр хүн яах ч гэлээдэг үгүй тийм ээ. За нэг одоо та яг сэдвийн дагуу ярья. Хал нэг ингээл бар маранд ороод хүүхнүүдтэй танилцыг үг яриа өдөнгөт нэг тийм ханд өгдөг хүүхнүүд байдаг. Ер нь бол тэгэл ирчүүд цаашаага явна шүү дээ. Нэг сайхан хүүхнтэй суудсан байсан ч нөгөө сайхны өмнө харц бороо нэг байгаа шүү дээ. Тэр шиг л байдаг шүү дээ. Ирчүүд ер нь бол үнэнч байна гэж байхгүй л гэсэн үг байна зүг үү? Тэ ер нь бол онлайн бол байгаа байх ч болно угаасаа байх тийм. Тэ. За тэгэхээр тийм л байна. Сайн сонсогчээснэр баригдсан баригдаагүй л гэж хоёр угтаад байгаа юм биз дээ. Тэ баригдсан баригдаагүй. За баярлалаа танд. За. Тэгэхээр олон нийтийг хамрахгүй манайхаа сонсогчтой жоохон соёлтой баймаар байна тий. Эмэгтэйчүүд, эрчүүд гэж ирээд бүх хүсийг хамруулад ингэж ярмааргүй. Магадгүй тантай таарсан хүмүүс тийм байж болно. Юу гэдгийг бүх эмэгтэйчүүд тийм гэсэн. Бүх эрчүүд одоо энэ хүмүүс шиг биш гэсэн. Бүгд өөр гэсэн үзэл бодолтой амьдралын хэм маяг бүх юм нь өөр. Тэгэхээр эрэгтэй хүн гэхээрээ л нэг юм байдаг, эмэгтэй хүн гэхээрээ л нэг юм байдаг гэж нэг хайрцагт бити оруулаарай. Тэгээд дээрэс нь яг сэдвийн дагуу ярилцъя тийм ээ. One night хийжсэн үү? Хийжсэн бол ямар шалтгаанаар вэ? Ямар байсан бэ? Болоо. Байна уу? Байна уу чимэнд? Чимэнд? За. Бүсгүй хүн орж ирлээ. Радио контраст нь. За харин нэг таны нэг хүн сонь юм харна.
ороод ирлээ. Ааха. За хоёул өмнөх сонсогч шүүмжлэхгүйгээр яг сэдвийн дагуу л ярилцсан. Тэгээ. Яг миний хувьд яг нэг санаандгүй байдлаар гэх юм уу, санаатай гэх юм уу, ер нь бол нэг тийм one night болыг бол ер нь хийжсэн. За. Тэр нь болохоор би нэг 18 настай байхдаа нөхөртөөгөө танилцаад нэгэсэндээ нэг юм нөхөртөөгөө хамт 10 хэдэн жил амьдрахтаа нэг юм сексийн нэг юм таашаалт гэх юм уу эмэгтэй хүн чинь тавилт гэдэг юм байдаг штэ. Тэгэхээр ямар ч тийм юм вирус мэдэрч байгааг байхгүй юу? Нөхөртөг амьдардаг байхдаа. Тааламжтай харьцаа, дур ханалт гэж мэдрэг байх нь тий. Тэгээд би ч болохоор нөхөртөө болохоор онгон очоод ингээд бүх юмаа тэр хүнд ингээд зориулсан. Тэнгүүд миний нөгөө ухамсарт нь нэг секс гэдэг чинь юм байдсан бэ гэдэг тийм ухамсар суудсан 10 хэдэн жилийн хугацаанд. Тэгээд ер нь бол таас тахахгүй болоод ингээд хоёр тишээ ингээд салаад ингээд салаад 10 жил болж байгаа байхгүй юу? Зөв. Тэгэхээр яг энэ хугацаанд ингээд би ингээд санаандгүй ингээд байдлаар шоудаж яваад нэг ингээд хүнтэй уулзаа. Танилцаад гэх юм аа. Тэгээд ингээд тэр өдөр л ингээд санаандгүй байдлаар ингээд one night анх удаа олж үзсэн байхгүй юу? Тэгтэл тэр хүнээс нэг өгж байгаа тийм таашаал сексийн тэр дур ханамж гэдэг нь бүр амар тийм дээд хэрэгтэй. Зөв. Тэгээд би болохоор нөгөө өөрөө өмнө нэг ч удаа тавьж үзэж байгаагүй тийм дур таашаал амсаж үзэж байгаагүй хүн нэг тийм юм мэдэрсэн чинь би ингээд бүр амар шокнд ороод уурлаад. Тэр яг намайг яаж байгаа уурлаад тий. Нөгөө дур ханалтай мэдрэнгүүтээ ийм юм байдаг юм уу гэж мэдэхгүй байгаа шүү дээ. Мэдхгүй. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө хүн рүү уурлаад би ингээд уурлаад байгаа байхгүй. Тэгээд тэрнийхэн дараах нь ер нь нэг хэсэгтэй нэг юм тэр мэдрэмжийг дахиж авмаар ч юм уу ингээд санагдаад ингээд тийм юу үүсчихэл юм биш нэг одоо нэгсэндээ донтоод ч байгаа юм шиг. Тийм санаандгүй одоо яг нэг удаа одоо one night хийж яана гэдэг чинь санаандгүйгээр одоо ерөнхийдөө дийлэн шинж ер нь жоохон ууж явж байгаа гэх юм уу шоудаж явж байгаа уух юмаа жоохон хэтрүүлсэн ч юм уу нэг тиймэрхүү үедээс одоо тийм алтаас гаргаад байдаг. Алтаас гардаг л ахста. Алкогол хэрэглэсэн. Гэтэ таны хувьд бол ганц бие байсан юм биш үү? Таны хувьд бол ганц бие болсон байсан юм биш үү? Тийм миний хувьд бол яг би алтаас бүр салаа шүүхээр ороод тасдаг. Тэгээд тэр залуутайгаа дахиж холбогдсон уу? Үгүй. Холбогдоогүй те яг л нэг шүү. Тэгтээ яг нэг фото байхдаа уцмастай хөцөлсөн би яхаа. Тэгээ маргааш надруу залгсан чинь би нөгөө чи ирүүл авсан байгаа юм чи. Юу чи дугаар андороо даамшиг. Нөгөө шоконд ороод байна шүү те. Тийм. Тэгтээ ер нь л 100% эмэгтэй хүндээс буруу гэж хэлэхгүй шүү дээ. Яг хаана хин болгон хүмүүс нь хоорондоо хүсэж яаж байгаа одоо орж байгаа зүйл шүү дээ чинь. Тэндээс нэг амар хүсэг байхны ямар байж аваад хүчтэй байгаад бол биш байгаа. Зүйл бол ямар ч байсан та тэндээс бол өөрийгөө нээсэн юм байна те. Ангиж дур хандлага гэдгээ мэдсэн. Ер нь бол надад бол яг санаандгүй байдлаар нэг тийм юм ороход бол би бол нэг тийм амар ер нь бол өнгөрсөн амьдралдаа бол ер нь ерөөсө 10 хэдэн жил амьдрахтаа нэг ч удаа тийм юм үзэж байгаагүй болохоор надад бол амар сонирн биш. Би бүр одоо ч тэрийг ингэ сандаж дур. Одоо тэгээд хамтрагчтай болсон уу? Одоо та тэгээ хамтрагчтай болсон уу? Одоо би ямар ч хамтрагч байхгүй. Тийм бахан. Ер нь одоо ингэ ганц биеэрээ. Тэгээ ер нь энэ санаанд нийсэн адаагаар яг тийм хамтрагтай байхгүй. Тэгээд одоогийн сүүлийн 3-4 жил яг нэг юм гисмаа амьдралаа амьдарч байна. Таарсан үнэ олохгүй л тийм ээ.
Тийм байна. Тэгвэл ирчүүд чиг тэгээд тийм дамбраагүй байна гэж бодсон юм аах. Тийм байна. За баярлалаа танд нээлттэй харилцсанд. За. Арга сайхан өнгөрүүлээрэй. За, арай сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За хамтраалагчаа танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлдээ үлдээх хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала гардна. За Мандала гардны Ярамгийн арцтын аманд байрлал нь нэгдсэн төлөлт бүхий цогцлбор хорооллоо. Тэгээд энэний зүүг гард нь 2-2 дугаар ээлж орон сууцнд одоо уян хатан төлбөрийн нөхцөлтөөр захиалга авч эхэлсэн байна. Тэгэхээр 2025-2026 онд ашиглалтанд орох орон сууцнаас урдчлага 30% хувиан төлөх нөхцөлтөөр орон сууцтай болох боломжтой болсон байна. За мөн ашиглалтанд орсон нүүж ороход бэлэн орон сууцыг ногоон зэлээрээс авах боломжтой юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 дугаараас бас аваарай. За давуу талаас нь дурдвал бүрэн зутгмал хийцлэлтэй альж талаасаа нар үзэх шийдлийг төлөвлөсөн таст хэлбэрчтэй юм байлээ. Дээрээс нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууц гэж явдаг. За 65% нь хотхон дотор болохоор 60% нь ногоон байгууламжтай. Хотхоны төв өсвөрөө автомашин нэвтрэхгүй байхаар төлөвлөсөн. Тэгээд дугуйтаа болон тэрэгцэртэй хүмүүс чөлөөдөж орчих боломжтой зам талбайг бий болгоод өгчихсөн. Хүүхдийн наснаас нь тохирсон тоглоомын талбай, өндөр насны хөдөлгөөнд дэмжих хэсгүүд. За дээрээс нь ээл зогсоол болон дугуйн зогсоол нь айл бүрт хүрэлцгүүц байхаар шийдэж өгсөн байна. 3 харьцан 3 сагсан бөмбөгийн талбай байна. Хотхондоо 200 хүүхдийн цэцэрлэг байгаа. Дээрээс нь 825 хүүхдийн томьёо сургууль байна. За хамгийн том давуу тал нь юу юм гэсэн гүүрэн гарц байгаа. Хотхон дундаа зам гаралгүйгээр сургууль цэцэрлэг рүүгээ шууд орчих нэвтрэх 4.5 м өргөн гүүрэн гарцыг блок хооронд нь төлөвлөсөн хүн төвтэй орчин үеийн барилгын стандартыг бүрэн хангасан юм цогцлбор хороол байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн www.mandalagard.cig-email-ээс аваарай. За утасны дугаар нь 75 75 8000 75 75 8000 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтраж ирсэн гэр бүлдээ үлдээх хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала гард найлаа. За хамтаа сонсогчдоо баярлалаа. Танчаста актер тоож гарч ийн тийм ээ. Ер нь юунаас болдгийг гэсэн. Тэгээд янз бүрийн хариулт хэлж байгаа шүү гэн. Тэгээ манайхан тэгээд авах гэхийн ухаанаар хандаарэ. Уурлаад загнаад хэнийг нэг харааж доромжлохгүйгээр сайхан сонсоод л ингээ өнгөрөөр. Заримдаа л тийм хүмүүсээ тийм байна, заримдаа л тийм болдгийм байна. Тэгээд мэдээж яриг одоо өнөөдөр холбогдсон 4 хүн 5 хүн ирч юм уу те бүх хүмүүсийг ирчүүдийг төлөөлүүлж болохгүй бүсгүүчүүдийг ч гэсэн төлөөлүүлж болохгүй. Тэгэхээр хувь хүн болгон өөр ингээс үзэл бодолтой өөр амьдралын хэмнэлтэд байгаа учраас авах гээх ухаанаар хандаарай. За энэ түргээд нэвтрүүлгийн өндөрлөлийн өнөөдөр холбогдсон хамт байсан бүх сонсогчдод баярлалаа. Студид хөтлөгч Ами, найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Polyforte 800 Poly хүчил мөн гэр бүлдээ үлдээх үнцэнтэй хөрөнгө оруулалт Мандала гард найлаа. За хамт байсан сонсогчдод бүгдэнд баярлалаа. Та бүхэн сайхан амарцгаарай. Маргааш энэ цагта иргэн баяртайгаар уулзцгаая.